Сайн байцгаана уу шинэ өдрийн мэнд. Өнөөдрийн дугаараараа нарциссик дарамтнаас болж зовж байгаа 15 шинж тэмдгийн талаар ярина. За та өөрт чинь энэ шинж тэмдгүүдийн аль нь байгааг сонсож үзээд коммент дээр тухайн дугаарыг тавьж бидэнтэй хуваалцахыг хүсэж байна. За дараах 15 шинж тэмдэг. Нэгт нь та үргэлж өөртөө итгэлгүй байж өөрийгөө эсрэг тесрэг асуултаар асууж болж байна уу? Хоёрт нь та үргэлж өөрийгөө буруу юм хийчихвээ, буруу юм хэлчихвээ гэж айж байна уу? Гуравт нь та өөрийнхөө мөрөөдөл, сонирхол, хоббигаа аль хэдийн орхисон байна уу? Дөрөвт нь та өөрийгөө бусдын, ялангуяа нарциссик хамтрагчийн сэтгэл зовнил, сөрөг өөрчлөлтөнд та өөрийгөө би буруутай гэж буруутгаж байна уу? Тавт нь та ядаргаанд бие махбодынхоо хувьд ядаргаанд стресст орсон байна уу? Зургаад нь та үргэлж нарциссик хамтрагчаасаа уучлал гуйж байна уу? Долоод нь та өөрийнхөө бодит байдал үнэнд итгэхээ болсон байна уу? Наймд нь та өөрийгөө би хизээж хангалттай биш гэж боддог болсон байна уу? 9-т нь та гэр бүл, найз нөхд, ойр дотныхоо хүмүүсээс аль хэдийн салж хөндөрсөн байна уу? 10-т нь та өөрийн гэсэн хил хязгаар боундрийгоо бий болгож чадахгүй тийм хил хязгаар боундрийгүй болсон байна уу? 11-т нь та өөрийгөө юу хүсэж байгаагаа ойлгохоо болсон байна уу? 12-т нь та альва шийдвэр гаргахдаа асуудалтай болсон байна уу? 13-т нь та сэтгэл санааны хувьд маш их ядарч зутсан байна уу? 14-т нь та өөрийгөө хаягдчихвэ гэж их айж байна уу? 15-т нь та өөрийгөө үнэлэмжгүй болсон байна уу? За эдгээр 15 шинжийг ингээд нэг бүрчлэн дотор ингээд дэлгэрүүлэн ярьцгаая. За нэгт та үргэлж өөртөө итгэлгүй байж өөрийгөө эсрэг тесрэг асуултаар асууж болж байна уу? За та энэ үед аль хэдийн өөрийнхөө шийдвэртээ итгэхээ болсон байгаа. Урд нь итгэдэг байсан бол итгэхээ болсон байгаа. Та өөрийгөө жижигхэн зүйл дээр ч хүртэл шийдвэр гаргахтаа өөрийгөө би юу зөв юм хийгээд байна уу, буруу юм хийгээд байна уу гэж дахин өөрөөсөө асуудаг болсон. За энэ нь яагаад вэ гэхээр нарциссик хамтрагчийнхаа байнга таныг шүүмжилж байдагтай холбоотой. Альва маргаан хэрүүл үргэлж таны буруу болж дуусдаг. Үүнээс болоод та өөртөө итгэлээ алдаж өөрийгөө би л асуудалтай нэг нь байна гэж боддогтой болсонтой холбоотой. За би танаас нэгэн 2 асуултыг асууя. За та энд маш үнэн сэтгэлээсээ хариулаарай. За энэ асуудлыг та хэрхэн ойрхон өөрөөсөө асууж байгаагаа бас хянаж үзээрэй. За нэгдүгээр асуулт нь би хитрхи хитрүүлээд байна уу? Зан чанар болон бодол саналынхаа хувьд. За хоёрт нь эсвэл би хитрхи сүржигнээд эмзэглээд байна уу гэсэн асуултуудыг та өөртөө сэтгэл зүйн хувьд таагүй байх үедээ тэр асуултуудыг тавьж байна уу? За энийг та тунгаан бодож үзээрэй. За хоёр дахь дарамтаас болж гарч байгаа шинж тэмдэг нь та үргэлж өөрийгөө буруу юм хийчихвээ, буруу юм хэлчихвээ гэж айж байна уу? За энэ нь бол нарциссик дарамтдор байж байгаагийн нэг шинж тэмдэг. Та нарциссик хамтрагчийнхаа уурыг хөргөчихвээ, сэтгэлд нь нийцэхгүй юм хийчихвээ гэж айж имээдэг явдагтай холбоотой. За хэрвээ нарциссик хамтрагчаа уурлуулбал сэтгэлд нь нийцэхгүй юм хийчвэл та үүнээсээ болоод нарциссик хүнээс маш их шийтгэл авдаг. Мөн сэтгэл зүйн хувьд их гутралд ордог учраас та өөрийн ирэхгүй нарциссик хамтрагчийн хажууд биеэ хомиж их үгээ цэгнэж хажууд нь их болгоомжтой байдаг болсонтой холбоотой. Үүний мөн нарциссик хүний уур урцаар шүүмжлээс залхсантай учраас та ингээд өөрийгөө ингээд нэг хүрчлэн цэгнээд байгаа учраас ийм байна. Энэ бол нэг осондоо та нарциссик хүний дарамтанд дор ингээд байж байна гэсэн. За гурав дахь нь та өөрийнхөө мөрөөдөл, сонирхол, хоббигоо аль хэдийн орхисон байна уу? За мэдээж танд урд нь гэр бүл болохоос өмнө хүүхэд залуу наснда өөрийн гэсэн сэтгэл санаагаа сэргээдэг сайхан хоббитой хийх сонирхолтой зүйлүүд байж л байсан байгаа. Жишээ нь бүжиглэх, ном унших, зураг зурх гэх мэт. Гэхдээ та нарциссик хамтрагчтай болсноороо та эдгээр зүйлээ орхисон. Яагаад гэвэл нарциссик хамтрагч нь танаас өөрт нь асар их анхаарал тавихыг хит их шаарддаг учраас. За нарциссик хүмүүс нь хамтрагчаа үргэлж өөрийг нь анхаарч санаа тавьж хүссэнг нь биелүүлж бүр давраад бүр хүслийг
хүлээгүй байхад нь хүслийн урдчлан мэдэж хүслийг биелүүлж байхыг хүсэж байж, нэхэж байж одоо дарамтлагдаг уусаа да. Ингээд үүнээс болоод та одоо өөртөө ямар ч цаг гаргах боломжгүй учраас одоо ингээд мөн одоо өөрсдөө гих одоо өөрийгөө цэнгүүлэх, өөрийнхөө баярлуулах ямар ч энерги хүчгүй болсон учраас та ингээд өөрийн ирэхгүй мөрөөдөл хоббигоо орхисон байна. За дөрөвдөх та өөрийгөө бусдын одоо ялангуяа нарциссик хамтрагчийнхаа одоо сэтгэл зүйн зовнил, сөрөг зан чанарын өөрчлөлтөнд та өөрийгөө би энд нь буруутай гэж бодож байна уу? За энэ нь одоо та үргэлж одоо нарциссик хамтрагчийнхаа сэтгэл зүйг нь үргэлж баяр баясгалантай өөдрөг байлгахыг хичээдэгтэй холбоотой. Энийг баг та өөрийнхөө үүрэг гэж бодчихсон. Та өөрийнхөө одоо сэтгэл зүйн эмоцнол үл ошиж үгүйсгэж одоо бүр цааш нь хийчихсэн. Яагаад тэгэхээр одоо таны хажуудах нарциссик хүн чинь баяр баясгалантай байвал хүсний нөгөөд байвал одоо та ямар нэг одоо дарамт шахалт шийтгэл авахгүй гэдгээ бие махбодороо ингээд тусандаа ортлоо мэдсэн учраас одоо энэ зан чанар характерыг та гаргаж байгаамаа. Одоо жишээ нь та өөртөө би яах вэ? Одоо өөртөө гэр бүлийнхэнтэй өөр хүүхэдтэй те би яах вэ? Одоо энэ нөхөр маань, хань маань одоо хажууд хүн маань л уур уцааргүй л байвал би тэгсийгээл болчихно гэх мэт. Үгийг одоо ойрхон хэлж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. За тавт нь таны бие махбод одоо ядаргаа стрессэнд орсон байна уу? За нарциссик хамтрагчтай байхад ганц одоо сэтгэл зүйн дарамт хямрал стресст орохоос гадна таны бас бие махбод үнэндээ ингээл стрессэнд орж ядаргаанд ордог. Энэ нь одоо жишээ нь таны толгой өвдөх, эсвэл хоол боловсруулах үйл ажиллагаа чинь хямралд орох, за унтах их асуудалтай болох гэх мэт одоо шинж тэмдгээр илэрнэ шүү. Одоо энэ нь одоо таны бие махбод чинь хүртэл за таны амьдарч байгаа байдал, орчин, хажуудах хүн чинь юу болохгүй байна гэсэн дахиад өгч байгаа нэгэн хэрэг юм шүү. За 6-ад нь та өргүүлж одоо уучлал гуйж байна уу хажуудах хүнээсээ. За таны уучлал гуйлтаар хэрүүл маргаан дуусаж байна уу? Та үргэлж таны буруу болж одоо дуусж байна уу те хэрүүл маргаан. За та өөрөө ямар ч буруугаа мэдсээр бэжж одоо уучлал гуйж байна уу те? Энэ их асуултанд та өөрөө хариул та. За энэ мэт учиргүй их уучлал гуйж байна гэдэг нь бол одоо нэгсэндээ та одоо нарциссик дарамтчдаар байгаа гэсэн үг ээ. За энэ нь одоо таны нарциссик хамтрагч чинь бүх юм чиний буруу гэдгийг хүлээн зөвшөөр гэж сэтгэл зүйн хувьд чинь одоо гүн гүнзгий дарамж одоо шахалт үзүүлж одоо таны ухамсар оюун ухаан чинь хүртэл одоо brain wash хийхтэй шүү дээ одоо угааж байгаад ботой. За нөгөө талаар одоо та өөрөө хичнээн буруугаа мэдээгүй ч гэсэн одоо өөрийгөө за тийм ээ миний буруу би уучлах гуяа гэж хэлснээр одоо тухайн хэрүүл зодоон зохион одоо хурдан намжааж дуусгана гэдэгтээ та итгэж одоо нарциссик хүнээс ирэхдээ шийтгэлээс цутах маягаар одоо цутах маягаар одоо ингэж одоо буулт хийж өгч байгаа нь одоо нэгсэндээ та бол одоо нарциссик хүний дарамтанд их олон жил байгаагийн шинж тэмдэг шүү. Одоо ингээд зүгээр л энтэй ингэж хэрүүл маргалцж тэнцэлдэжсэнээс зүгээр л буруугаа хүлээчихё. Зүгээр тэр нь амархан. Тэр нь зовлон багтай гэж та найз нөхдөдөө мө гэрийнхэнтэйгээ үр хүүхдтэйгээ ярьж ивэл энэ нэг л байл хэдийн та нэлээд асуудалд орсон байна л гэсэн үг шүү. За 7-th нь та өөрийнхөө бодит байдал үнэнд итгэхээ болсон байна уу? За та өөрөөсөө дараах асуултуудыг ойрхон асууж байна уу? Одоо жишээ нэгт энэ үнэхээр тийм юм болсон гэж үү? Эсвэл хоёрт нь би буруу санаад байгаа юм болов? Би үнэхээр ингэж хийсэн болов? Би үнэхээр ингэж хийсэн болов гэсэн асуултуудыг та өөрөөсөө хэр ойрхон асууж байна. За энэ мэт одоо өнгөрсөн бодит үнэн босон явдалтай эргэлзэж эхэлж байвал энэ одоо таны хамтрагч чинь таныг одоо хэзээний газлайт хийж гэдэг нь маань одоо хийж байна гэсэн үг. Одоо газлайт маань гэдэг нь бол одоо таны хэлсэн, ярьсан одоо бодит үнэнг одоо гуйвуулж таны эсрэг хэрглэж одоо таныг буруутгаж байгаа нэгэн үйлдэлийг нарциссик хүмүүсийн нэгэн хийж байгаа үйлдэл одоо таныг дарамтлах нэгэн аргын нэг нь л те. Энэ бол нэг шилдэг аргын нэг. За ингээд бодит үнэний чинь гуйвуулаа, таны хийсэн зүйлийг чинь гуйвуулна, таны эсрэг хэлээд өөрийнхөө хийсэн бурууг хүртэл таны хийсэн болгож яриад ирэхээр та өөрөө одоо ингээд бодит үнэндээ эргэлзэж одоо өөртөө итгэхээ байдаг байх нэ. За 8 дахь нь
та өөрийгөө би хизээж хангалттай биш гэж бодож эхэлсэн үү? За, та хичнээн ингээл хичээгээл хийгээд зүтгээд байсан ч одоо нарциссик хамтрагт чинь энэ хизээж сэтгэлд нь хүрэхгүй одоо нийцэхгүй те. Хизээж түүнийг одоо аж аргалтай байдгаас холбоотой. Нарциссик хамтрагч нь танаас одоо болох боломжгүй одоо биелэхгүй зүйлийг одоо өдрөөс өдөрт одоо нэхэж шаардаж байдаг. За энэ хүснийг өгөөд байх тусам танаас улам хүндрүүлэл нэхэд хүсээд байдаг байхгүй юу? Энэ хүмүүс хизээж одоо хүсэл нь хангалтна гэж аахгүй нөгөө Орос ардын үйлгээр алтан загсны үйлгэр шиг. За ингээд танаас энэ бүгдийг хүсээд нэхэд ирэхээр одоо ингээд та хичнээн юм хийгээ биелүүлсэн чинь нөгөө хүн танд одоо ямар ч баярлсан сэтгэлээ илэрхийлэхгүй эсвэл сэтгэл хангалуун биш байгаа дүр төрхөө зүйлж эсвэл таны хийсэн юм гэж гол шилээд байвал та өөрийн ирэхгүй өөрийгөө голж би одоо хизээж хангалтгүй юм байна гэж одоо бодож эхэлдэг ахны. За 9 нь та гэр бүлийнхээ ойр дотны хүмүүсээс найз нөхдөөс аль хэдийн салж хөндөрсөн байна уу? За нарциссик хамтрагч нь одоо барьцааныхаа хамтрагчаа одоо багаар одоо гэр бүл найз нөхдөөс нь одоо холдуулдаг. Одоо тэдний тус дэмжлэгийг одоо танаас одоо тасалдаг. Яагаад гэхээр одоо тэд одоо таны анхаарлын төвд ганцаархнаа байхыг хүсдэг. Мөн одоо нөгөөтгөр нарциссик хамтрагч чинь танд одоо чи бол надгүйгээр хинч биш гэдэг ойлголтыг одоо таны тархинд хийж өгдөгтэй холбоотой. За ингээ 10 дахь нь та өөрийн гэсэн одоо хил хязгаар за энийг одоо boundaries гэж хэлээд байгаа шүү дээ. Гэж байхгүй болсон одоо тэрийгэж бий болгох чадваргүй болсон байна уу? За энэ юу гэсэн үг вэ гэхээр чинь хүн болгонд өөрийн гэсэн одоо хил хязгаар байдаг шүү дээ. Одоо жишээ нь хэрвээ чи намайг муухай үгээр доромжлол би чамтай дахиж хайрцахгүй гэдэг ч юм. Эсвэл хэрвээ чи надад гар хүрэх юм бол би дахиж чамтай амьдарч чадахгүй би одоо ингээд чамаас сална гэх мэт ийм хил хязгаар хүн болгонд байдаг шүү дээ. Тэгтэл энэ хил хязгаарыг чинь энэ нарциссик хүн мэддэг хэрнээ байнга энэ чинь албаар давж үгүйсгэж байдаг. За тэгээд та энэ хил хязгаараа одоо ингээд авч үлдэх чадваргүй болчихсон. Энэ хил хязгаарч аль хэдийн үгүй болчихсон байна уу гэж асууж байна л да. За жишээ нь танаас би нэг асуулт асууя л да. Та одоо нарциссик хамтрагчтай одоо хэр ойрхон одоо үгүй гэж хэлдэг вэ? Үгүй гэж хэлэхэд танд их хэцүү байдгүй. За та энэ асуултанд өөрөө та харин да. За та өөрийнхөө төлөө тэмцэж болох хэцүү болгоныг одоо хийж чадчихэв үү? Бодоод үзтээ та. За ингээд одоо бодоод үзэхээр одоо хэрвээ эдгээрийг та хийж чадахгүй эднэр чинь аль хэдийн байхгүй болсон бол та бол үнэхээр нарциссик хамтрагчийн дарамтнаар он жил байгаагийн шинж тэмдэг шүү. За нарциссик хамтрагч ч одоо багаар таны хил хязгаарыг зөрчиж улмаар таныг өөрийнхөө хил хязгаарыг хамгаалж бий болгох чадваргүй одоо болгодгоо. За тэгээд тэд одоо та үүнийхээ оронд одоо өөрийн чинь одоо сэтгэл зүй биех махбод чинь одоо хичнээн нийцэж тохирохгүй ч байсан. Одоо та одоо нарциссик хүний одоо хийгснийг хийгээл хүснэг хийгээл явж идэг тийм болсон байдаг энэ үед. Энэ үед та одоо нарциссиктайгаа одоо өөрчлөлтөг тэмцэх ямар ч тийм сонирхолгүй, хүчгүй, энержигүй, сонирхолгүй тийм бууцсан одоо буултын байдалд орсон байдаг байхны. За 11 та одоо өөрийгөө юу хүсэж байгаа ойлгохгүй болсон байдаг. За энэ үед та заримдаа галзуурхаас наашгүй болчихсон. Өөрийгөө ойлгохоо болцсон байна. За энэ юу болж байна вэ гэхээр одоо таны өнгөрсөн бодит амьдрал түүхч нь одоо таны өнгөрсөн амьдралд олж авсан амьдралын туршлага гэд бүхэл зүйлийг чинь одоо нарциссик хамтрагч чинь одоо үгүйсгэж, гүтгэж, буруутгаж бүр бодит болсон явдлыг гуйснараа та өөрийгөө ойлгохгүй одоо өнгөрсөндөө хүртэл итгэхгүй эргэлзэх байдалд хүрсэнтэй холбоотой юм шүү. За нарциссик хамтрагч үнэн бодит байдлыг чинь гуйлж дахин давтамжтайгаар танд он жил дараалан одоо чанга дуугаар хашгирч ярьж байдаг. Одоо түүнийгээ бүр танаар хүчээр тийм ээ чиний зөвөө чиний ярьж байгаа зөв миний буруу байна гэж бүр танийгаар бүр хүлээн зөвшөөртөл нэгэ дахин давтаж хашгирчиж ярина. За ингээд танаар хүчээр ингэж таны үзэл бодлыг өөрчилж амт чинь хүчээр үг хийж зөвшөөрүүлчихэд тэгээд дараа нь чи хэртэйтгэн наатаа чи миний буруу чиний зөвөө гэж хэлж хүлээн зөвшөөрсөн бидтэйгээд дахиад үргэлжлүүлээ ярьдаг. Энэ бол хизээж дуусахгүй. За 1001 шүний үлгэрэл гэдэг л бол. За ийм тохиолдолд таны гэр бүлд тань дээр байна уу? За комент дээр та тийм бол номер 11 гэд комент дээр бичээрэй. За 12-т
та албай шийдвэр гаргахтаа асуудалтай байна уу? За урд нь танд шийдвэр гаргахад их амархан байдаг байсан байж л таараа. Тэгтэл та ингээ нарциссийн хамтарчтай он жил амьдрсныхан дараагаар баг өнөөдөр оройн хоолж юу хийж идэх дээр хүртэл шийдвэр гаргахад асуудалтай байна уу? За энэ яагаад ийм болчихвэ гэхээр нарциссийн хамтрагч чинь ойр ойрхон таныг одоо шүүмжилж таны сонголтыг одоо үл ойшоож байдагтай холбоотой. За урт хугацааны турш ингээд та өөрийнхөө одоо ямар нэгэн шийдвэр үйлдэл дээр одоо ингээд янз бүрийн одоо шүүмжлэл аваад ирэхээр одоо өөрийнхөө шийдвэрийг би одоо зөв юм хийж гинэ үү гэдэгтээ эргэлзэж итгэлгүй болж ирдэг байна. За тэгээд нөгөө талаас нөгөө нарциссик хамтрагчаа уурлалчихгүй, сэтгэлд нь таарахгүй юм хийчихвээ. Одоо сэтгэлд нь таарахгүй хоол унд хийчихвээ хүртэл айж одоо шийдвэр гаргахаа хүртэл одоо айдаг болсон байх нэ. За 13-т нь за та сэтгэл санааны хувьд маш их ядарсан, туйлдсан, эцсэн, цудсан байна уу? За та одоо орой ингээд 8 цагаас 10 цаг гэх мэт одоо бүтэн нойртой унтсан хэрнээл өглөө босохдоо ингээд мөн одоо таны бие ямар нэгэн өвчлөөгүй байхдаа ингээд өглөө босохдоо та ингээд сэтгэл зүйн хувьд асар их маш их ядарсан, цудсан тийм байдалтай босч ирж байна уу? За энэ нь одоо нарциссик хамтрагчийн одоо дарамт доор одоо сөрөг удирдлага доор таны одоо үзэл бодлыг өөрчлөх гэсэн тийм манипулейт хийсэн тийм арга дор их одоо нухчлагдаж байгаагийн нэгэн илэрлэлтэй. Явандаа энэ одоо их стресс орох шинжтэй болно. Тийм болохоор одоо ингээд өөрийгөө хайрлах өөрийгөө одоо сэтгэл зүгээ хэвийн бус байдлаа одоо ингээд хэвийн байдалд оруулах тийм одоо амьсгалын дасгалуудыг хийж йога хийж гэдэг шүү. За 14-т нь та өөрийгөө хаягдчихвээ гэж айж байна уу? За та нарциссик хамтрагчтайгаа байгаагаа одоо амьдралаа сэтгэл санааны хувьд би махтын хувьд хичнээн таагүй байгаагаа мэдж байгаа ч гэсэн одоо энэ хүнтэй надад байгаад би их ажиглалгүй байгаагаа мэдэрч байгаа ч гэсэндээ та энэ хүнийгээ өөрийг чинь хаяа явчих вэ гэдгээс айж байгаа биз. Тэг яагаад гэж одоо энэ одоо дараах хэдэн шалтгаантай. За нэгт нь нарциссик хамтрагч нь таныг одоо нэг бол чигтэйхэн хайр бэлхуулж бэлэг сэртээр бэлхуулаад эсвэл нэг бол таныг янз бүрээр хийлж дуудаж зовоогоо энээс болоод та ингээд сэтгэл зүйн хувьд одоо их эргэлзээнд хүрсэн байгаа аахгүй юу? Энэ хүн одоо надад хайртай юм болов уу? Эсвэл энэ хүн одоо хайргун болов гэсэн юм эргэлзээнд хүрсэн байна. За хоёрт та attachment trauma-нд орчихсон байна. За attachment trauma гэдэг нь одоо юу вэ? Та энэ хүнээс одоо салж чадахгүй, энэ хүнээс салхал юм бол одоо ингээд энэ хүнгүүгээ би өөрөө ямар ч амьдрах чадваргүй гэдгээ одоо чадваргүй гэдэг тийм үзэл бодолтой болцсон. Энэ ойлголтын энэ нарциссик хүн чинь таны одоо ингээд толгойд бүр ингээд суулгацсан байгаа талбартай. Та нэг өсөндөө өөртөө итгэлгүй болчихсон. Тэгээ энэ хүн л байхгүй бол ингээд би хог дээр гарлаа. Хүүхдүүдээ гудамжинд гаргаад гудамжны амьдрал орно гэдгээд бүр өөртөө итгэлгүй болцсон та холбоо. За 3-т таныг одоо санхүүгийн хувьд чинь үргэлж таныг одоо хянж байдагтай холбоо. За 4-т таныг хаяа явахаар би одоо ямар ч мөнгө төгрөг өгөхгүй, чамаа гудамжинд гаргана, юу ч өгөхгүй. За хүүхдүүдтэй чинь уулзахгүй гэх мэт одоо айлган сүрдүүлдэг байдалтай холбоотой юм шүү. Эннээс болоод та одоо ингээд хичнээн нарциссик хамтарчтай амьдарч байгаа амьдралаа хангалтгүй, happy, ажиглалгүй байгаа мэдчихэж та энэ хүнд хаягдахаас айж байгаа учир шалтгаан юм байна. За 15-т нь та өөрийгөө үнэмлэмжгүй болсон байна уу? Яагаад тэгэхээр одоо нарциссик хамтрагч чинь тантай үл хөндөгдсөн, үл ойшоосон байдлаар харилцдаг. Танд өргөлж чи хайрлуулах эрэхгүй, хөндлүүлэх эрэхгүй гэсэн мэдрэмжийг жижиг ба том зүйлээр одоо байнга өгч байдаг. За одоо нэгэн жишээ дурдъя л да. Та одоо ажлынхаа шинэ жилд орохоор ингээд шинэ жилийн гоё дресс плаж авах гэхээр одоо нарциссик хамтрагч чи яах гэж мөнгө өрөх гээд байгаа. Ихчээсээ юм уу одоо өөр хүнээс нэг дрессийг гуугаад эсвэл хуучин дрессээ өмсөхгүй юу? Чамд ер нь шинэ юм авч өмслөө гэж чи ямар ойлгохтой харагдах ш. Чи нэг бие муутай, царай муутайгаа мэдхүү гэх мэтчлэн. Эсвэл чам шинэ юм авч өглөө гэж чи ямар өөрийгөө өөдөн татаад амьдралаа өөдөн татаад явах тийм чадвартай биш гэх мэт одоо энэ доромжлыг бүх жижиг юм бол том зүйл дээр ингэж өгдөг. За нарциссик хамтрагч нь одоо барьцааныхаа хамтрагчтай ингээд одоо өөрийгөө үнэлэх чадваргүй болгодог гол зорилго нь одоо өөрийг нь
орхио явчих вэ? Мөн өөртөө нь өөрийгөө хамгаалаад үзэлцэх вэ гэсэн одоо бодлосоо болоод одоо ингээд энэ байдлаасаа эмээгээд одоо таныг үргэлж жижиг болон том зүйлүүдээр ингээд таныг өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг ингээл хэмлээл таныг доош нь хийгээ яваад идэв байна. За, эдгээр 15 шинж тэмдгийн тань аль нь вэ нэ? Коммент дээр та дугаарыг бичиж хуваалцаарай. За ингээд дараагийн дугаар хүртлээр баяртай. Дараагийн дугаараар бид нарциссик хүн маань найз өхнөө хамтран амьдрагч яаж хэнийг гэж онцлон сонгодог талаар ярьцгаана. За дараа уулзалтаа түр баяртай. Өөрсдөө хайрцагаарай. Та өөрөө өөрийгөө гэсэн сэтгэлийг бий болгоод урд нь та ямар аж аргалтай хүүхэд наснда эцэг эхээрээ гэр бүлэрээ хайрлуулж явсныгаа эргэн дурсаарай. За баяртай.